Өнөөдрийн бичлэг дээр хар ордын бизнесийн тайм сэтгүүлийн хүчирхэг сэтгэл зүй гэсэн номыг сонгож авсан байгаа. Тэгээд хар ордын бизнесийн тайм гэдэг чинь өөрөө бизнестэй холбоотой дэлхийн хамгийн шилдэг гэсэн нийтлэл судалгааны материалууд нийтлэгддэг газар шүү дээ, тий. Энэ ном нь болохоор тэр олон нийтлэл дундаас ингээд сэдвээр нь англиад, жишээ нь энэ одоо хүчирхэг сэтгэл зүй гэхээр сэтгэл зүйтэй холбоотой нийтлэлүүдийг нь англиад, тэр дундаас нь хамгийн шилдэг гэсэн 10 нийтлэлийг нь ингээд эмхэтгээд ном болгочихсон байт юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр олон дэлхийн шилдэг нийтлэлүүдийн бүр охь шимэн энэ дотор байгаа хэлж болно. Өнөөдрийн бичлэг дээр бол шилдгийн шилдэгүүд хэрхэн сайжирдаг вэ гэсэн супер нийтлэлийг хамт танилцуулах болно. За энэ нийтлэлийг болохоор Гарахам Джонс гэж хүн бичсэн юм байлээ. Энэ Гарахам Джонс нь болохоор спортын сэтгэл зүйч мэрэгчлээ. Тэгээд карьерийнхаа ихэнх хугацаанд бол олимпийн аварга болон дэлхийн аварга тамирчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байсан юм байлээ. 1995 оноос хойш бол өөрийнхөө зөвлөх үйлчилгээний компанийг байгуулад тэгээд 95 он хүртэл спортын тэр элит өндөр түвшний тамирчид тэднэртэй хамтарч ажиллахтаа тэднээс сурсан зүйлээ дэлхийн томоохон компаниудын удирдах түвшний ажилчнуудад ингэж сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болж ажилласан юм байлээ. За тэгээд энэ хүн бол ингэж хэлсэн байна энэ нийтлэл дээр. Бизнес бол мэдээж спорт биш ээ. Гэхдээ энэ хоёрт гайхалтай адилхан зүйл байдаг. Аль талбарт нь элит түвшний гүйцэтгэлтэй хүмүүс төрдөггүй, харин хөгжин чадварчдаг билээ. Спортч байна уу, бизнесийн салбарт ч байна уу, угаасаа сүргээсээ онцгойрч гардаг цөөн тооны элит түвшний тоглогчид байдаг. Гэхдээ энэ цөөн тооны элит түвшний тоглогчид бол ерөөсөө байглаасаа төрөлхийн хүмүүс биш байд юм аа. Эднэр бол өөрсдийгөө хөгжүүлээд чадварчдаг. Тэгэд энэ нийтлэл дээр болохоор шилдгийн шилдэгүүд хэрхэн сайжирдаг вэ гэд тэдгээр хүмүүсийн баримталдаг 7 одоо арга зам гэх юм уу да, тэдгээр хүмүүсийн 7 нууцыг бичсэн байна. За нэгдүгээр нь болохоор тэр хүмүүсийн баримталдаг нэгдүгээр зарчим нь дарамт ачаалалд дуралдаг. Хэрвээ та өндөр стресстэй нөхцөл байдалд тавгүйддэг бол оргилд байж чадахгүй гэсэн байна. Тэгэхээр дарамт ачаалалд дуралдаг гэхээр угаасаа бизнесийн салбарт ч байна уу, спортын салбарт ч байна уу, байнга л дээшээ төвшин ахина гэдэг чинь өөрөө цоошин салбарт орж байгаа шүү дээ, тий. Урд нь өрсөлдөж байгаагүй компаниудтайгаа өрсөлдөөд ингэж төвшин ахиад явхад хэрвээ тэр зүйл нь таныг стресстүүлдэг болвол та бол тэр оргилд гарч чадахгүй. Харин энэ дэлхийн шилдэгүүд бол бүр энэ дарамт ачаалалдаа дуралчихсан байдаг. Өөрсдийг нь тэр стресстүүлээд байгаа, өөрсдийнх нь хүчийг нь шавхаад байгаа тэр зүйл нь бүр өөрсдийг нь донтуулж дурлуулчихсан байдаг. Хэрвээ та стресстгүй, тайван амгалан зүгээр л өмнө нь хийдэг байсан зүйлээ хийсэн ч гэсэн та энгийн ямар ч стрессгүй тайван байгаад байгаа бол та төвшин ахихгүй байгаа гэсэн үг юм байна шүү. Тэгэхээр та өөрөө стресстэй дийнэ гэдэг чинь таны төвшин ахиж байгааг илэрхийлж байгаа учраас тэр өндөр түвшний топ тоглогчид, өндөр гүйцэтгэлтэй элит тамирчид бол дарамт ачаалалд бүр дуралчихсан байдаг гинэ. Тэгээд тэд нэр ингэж өөртөө ингэж чанга хатуу хандаагүй болвол тэгэж угаасаа хол явж чадахгүй байсан. Гэхдээ тэд нэр ингэж өөртөө чанга хатуу ханддаг ч гэсэн тэд нэр бол ингэж бүдрээд унах юм бол босоо тоосоо өгөөд цааш урагшилж чаддаг хүмүүс байдаг гинэ. Тэгэхээр та ч гэсэн өөрийгөө сайжруулахыг хүсэх юм бол нэгт таны баримтлах ёстой юм нь дарамт ачаалал дуралдаг байх хэрэгтэй юм байна. Дарамт ачаалал болохоор зугтах биш, тэрэнд бүр дурлаад донтоод стресс мэдрээд дарамт чахалтыг мэдрэхтэй бүр тэнцэнээсээ кайфыг мэдрээд цаашаа явах хэрэгтэй юм байна. За хоёр дахь нь болохоор ингэнэ зорьсон зүйлдээ өөрийгөө дайчлах, түүнээсээ зай авах хоёрыг сэлгэн шилжих чадвартай байдаг. Зорьсон зүйлдээ өөрийгөө дайчлах гэж яг зориг төвтэй улаараа дайрна гэсэн үг шүү дээ. Тэхийнхаа хажуугаар зай авах хоёрыг сэлгэн шилжих чадвартай байдаг. За жишээ нь энэ дээр бол одоо олимпийн өндөр гүйцэтгэлтэй сайн тамирчид бол өөрийнхөө спортын давсгал давталгыг хийхийн хажуугаар бас нэгэн хоббитой байдаг. Жишээ нь одоо усан сэлэлтийн тамирчид бол одоо давхар төгөлдөр хураар хичээлдэг ч юм уу, тиймэрхүү одоо давхар өөрийн гэсэн хоббигуудаа байнга цаг зарцуулдаг гинэ. Тэгэхээр олимпийн тамирчид гэдэг чинь маш завгүй хүмүүс шүү дээ, тий. Тэгсэн хэрнээ өөрийнхөө хоббид цаг гаргаж идэг. Энэ нь бол буцаад өөрийнхөө хүчийг сэлгэх одоо арга зам нь байдаг юм байна. Тэгэхээр та өөрийгөө илүү сайжруулахыг хүсэх юм бол зөвхөн нэг зүйлдээ төвлөрөхөөс гадна бас өөртөө чөлөөт цагийг өгч явах хэрэгтэй гинэ. Бизнесийн хүмүүс бол тэр тал дээр айгүй муу байдаг гинэ. Бизнесийн хүмүүс бол ингэж ялалт байгуулахдаа бүр донтчихсан байдаг, өрсөлдөөнд ялахтаа донтчихсан байдаг учраас одоо ажилласаа амрах юм бол одоо бизнес нь ухарнаа гэж үзэхэд хэтэрхийх ажилдаа улаарад идэг. Тэрнээсээ болоод хэтэрхий улаах юм бол одоо цоошин санааж төрдгөө ч юм уу, те, тиймэрхүү байдалд хүрдэг. Харин спортын тэр яг шилдэг олимпийн тамирчид бол одоо өөрийнхөө бэлтгэлийг хийхээ хажуугаар бас амрах нэг хоббитой байдаг. Тийм учраас энэ хүн маань бизнесийн шилдэг удирдах зөвлөлийн хүмүүс зөвлөгөө өгөхдөө бол спортын тэр олимпийн аваргууд хүртэл өөрсдийн гэсэн хоббинд цаг гаргадаг. Тийм учраас та ч гэсэн өөрийнхөө хоббинд бас цаг гаргах хэрэгтэй гэдэг юм байна. За 3 дахь арга нь болохоор овоо хараагаа урт хугацаанд нь чиглүүлдэг буюу урт хугацааны зорилго тавьдаг. Ингэж утсан байна. Од тамирчдын ялагдлаас эргэн босдог чадвар нь урт хугацааны зорилго тэмүүлэлтэд хүчтэй төвлөрдөгтөө ихээхэн холбоотой.
Спортын ододч, дасгалжуулагч нарч алс хитэн зорилгод жижиг амжилтын жимээр хүрдгийг андахгүй мэднэ. За өөрөөр хэлбэл ер нь бол ингээд ойрхон зорилго тавьчих юм бол жижиг юмд бүдрээд идэм байх. Харин бүр хитийн хол зорилго тавьчих юм бол бүр цаашаага хүн жижиг ялагдлуудыг ч гэсэн тоохгүйгээр цаашаа явж чаддаг гинэ. За тэгээд дээрэс нь ингэсэн байна. Тэрээр хүчний бэлтгэл. Тэрээр гэдэг нь бол тэр нөгөө спортын тамирчид болон бизнесийн оргил элит гүйцэтгэлтэй хүмүүсээ хэлж байна. Тэд нар хүчний бэлтгэл болон хооллолт, сэтгэлийн хат, техник зэрэг эцсийн зорилгод нь нөлөөлж болох бүх талбар дээр ойрын тухаасан зорилгууд тавьдаг. Эцсийн зорилготой хүрэхийн тулд надад ямар чадвар хэрэгтэй вэ гэдгээ ангилаад тэр чадвар бүр тус бүр дээрээ тус тусын зорилго тавьд юм байна. Тэгээд тэр хитийн зорилгот нь хөтлөх ойрын зорилтууд хэр хэрэгжиж байгааг нарийн хянах систем бий болгосон байдаг. Тус тусын зорилгууд тавиад энэ зорилгуудаа би хэр их ойртож байна вэ? Миний чадвар хэр их сайжирч байна гэдгийг байнга хэмжиж явдаг юм байна. Энэ нь 3 дахь эдний өөрсдөө сайжруулдаг арга буюу овоо хараага урт хугацаанд нь чиглэл. Бүр хитийн зорилгоо урт хугацаанд нь тавина. Гэхдээ энэ хитийн зорилгот хүрэхийн тулд надад ямар чадварууд хэрэгтэй вэ гэдгийг судлаад тэр чадвар бүр дээрээ тус тусын зорилго тавиад тэр зорилго руугаа би хэр их ойртож байна вэ гэдгээ байнга чек хийдэг хүмүүс байдаг юм байна. За дөрөвдөх нь болохоор өрсөлдөөнийг ашигладаг гэсэн байна. Шилтгэн шилдэгүүд бол өрсөлдөөнийг маш сайн ашигладаг. За жишээ нь та оргилд хүрэхийг хүсдэг бол таныг байдаг чадлаараа хичээн чармаахад хүргэх хүмүүстэй хамт бэлтгэл хийж байгаа эсгээ бодоорой гэсэн байна. Тэгэхээр спортын тамирчид гэдэг чинь өөрсдөө айгүй бас сэтгэл зүйн өндөр хаттай байхаас өөр аргагүй хүмүүс байд юм байлээ л дээ. Яагаад гэхээр угаасаа тэдний ялагдал нь ялалт байдаг. Бэлтгэл хийж штэ тий бэлтгэл хийхдээ өөрөө ингээд амархан ялаад ах. Жуудагаар бэлтдэг хүн байлаа гэж бодох юм бол амархан өөрөө ялах хүнтэйгээ уулын бизнесийн хүмүүс ч юм уу энгийн хүмүүс бодох юм бол ялах хүнтэйгээ барилдаал гоё ялаал өөрөө их хүчийг мэдрүүл гоё штэ тий. Тэгтэл спортын тамирчдын хувьд бол өөрөө амархан ялах хүнтэйгээ бэлтгэл хийх нь цагийн гарц байд юм байна. Ягаад тэгэхээр амархан ялчиж байгаа учраас өөрөөс нь хичээл зүтгэл гарахгүй байгаа учраас өөрийнх нь чадварт нь ямар ч өсөлт байхгүй. Харин эсвэргээрээ өөрөөсөө илүү хүчтэй хүнтэй өрсөлдөөл тэднэртэй ялагдаад ах юм бол өөрийнх нь чадвар нь илүү сайжирж идэг. Тийм учраас та оргилд хүрэхийг хүсэж байвал таныг байдаг чадлаараа хичээхээс өөр аргагүй нөхцөл байдалд оруулдаг тийм өндөр түвшний хүмүүстэй өрсөлдөх хэрэгтэй, тэднэр донд орох хэрэгтэй. Энэ бол бас тэр шилтгэн шилдэгүүд өөрсдийгөө сайжруулдаг 4 дахь арга юм байна. Тэгэхээр энэ спортын тамирчид гэдэг бол угаасаа сэтгэл зүй бол галзуу хүмүүс байд юм шиг байна. За 5 дахь арга нь болохоор энэ шилтгэн шилдэгүүд бол бусдаас санал шүүмж сонсох дуусшгүй хүсэлтэй байдаг. Тухайн агшинд нь дор бүрэн санал шүүмж сонсох онцгой хэрэгцээ тэдэнд бий. Бизнесийн шилдэгүүд ч гэсэн адилхан хөгжин дэвших зөвлөгөөний эрэлт хатаж байдаг. Спортын тамирчид ч гэсэн өөрсдөө байнга л миний юунд болохгүй байна гэж дасгалжуулагч болон бусад тамирчдаас байнга санал шүүмж сонсох донтой байдаг. Бизнесийн шилдэгүүд ч гэсэн яг адилхан хөгжин дэвшихийн тулд миний юу болохгүй байна гэж коучосоо байнга л шүүмж хүсчихэд юм байна. Гэхдээ энгийн тамирчид ч юм уу энгийн хүмүүс бол шүүмж сонсох дурггүй байдаг шүү дээ тий. Үүгээрээ бас энгийн тамирчин болон тэр топ тамирчид бас бизнесийн салбарч гэсэн энгийн тоглогч болон өндөр гүйцэтгэлтэй элит тамирчид ялгардсан байна. За тэгээд тэд нэр коучийнхоо наривчилсан зөвлөгөөг авснаар гүйцэтгэлээ бодиттой ахиулж чаддаг. Яг зөвлөгөөгөө аваад түүнийхээ дагуу бодиттой ахиулж чаддаг онцлогтой байд юм байна. За 6 дахь зүйл нь болохоор бас сонирхолтой. Ялалтаа маш сайн тэмдэглэдэг гинэ. Хэр зэрэг тэмдэглэдэг вэ гэсэн чинь тэд амжилт гаргахдаа зарцуулсан хөдөлмөрийн дайтай их хүчийг амжилтаа тэмдэглэхэд мөн зориулдаг. За ингэж тэмдэглэж байгаагийн шалтгаан нь болохоор өөрийгөө шагнан амжилтаа тэмдэглэснээр оргилоо дахиад өгсөх энерги олж авд юм байна. Ингэж үтсэн байна. Мэдээж хэрэг ялалтыг тэмдэглэхийн гол учир нь цаашдын улам том зорилгод хүрэх тэмүүллийг урамшуулан дэмжихэд оршдог билээ. Цаашдаа илүү том амжилт байгуулна шүү. Өөрөөсийнхөө хувийн рекордоо эвдлэн шүү гэдэг нь бол тэр ялалтыг тэмдэглэж байгаа гол учир байд юм байна. За гэхдээ энэ ялалтыг тэмдэглэхдээ болохоор 2 зүйлийг заавал хийдэг гэсэн байна. Тэр нь болохоор энэ ялалтыг байгуулахад яг юунаас болоод ялчих вэ? За мөн дээрэс нь бас алдаа гаргасан зүйл юу байсан бэ? Энэ хоёрыг заавал наривчилсан судалт юм байна. Уул нь ялалтаа тэмдэглэнэ гэх юм бол урагшаа тий сайхан амжилттай байлаа гэмээр штэ тий. Тэгтэл энэ спортын тамирчид болон өндөр элит бизнесийн өндөр гүйцэтгэлтэй хүмүүс ялалтаа тэмдэглэхдээ заавал байдаг нэг бүрэлдэхүүн хэсэг нь юунаас болоод ялчив? За дээрэс нь бас гэхдээ алдаа гаргасан зүйл нь юу байсан бэ гэдгээ заавал ярилцдаг гинэ. За гэхдээ энэ нөгөө коуч маань зөвлөгөө өгөхдөө бол ингэж зөвлөд юм байна. Баяраа тэмдэглэж байгаа хүмүүстэй зөвлөхтэй болохоор тэмдэглэл гэвч зүтгэсээр бай. Баярын ёслолууд донд гацаж хоцрох хэрэггүй. Эцэстээ гүйцэтгэлийн дараагийн түвшин рүү тэмүүлэх гэдэг л ялалтаа тэмдэглэхийн жинхэнэ утга учир шүү дээ.
ухаалаг компаниуд баяр тэмдэглэх болоод дараагийн амжилтандаа улангасан тэмүүлэг хоёрыг тэнцвэрийг олж чаддаг. Тийм учраас баяраа тэмдэглэл гэхдээ зүтгэсээр бай. Баяраа тэмдэглэж яагаад хоцорч үлдэж болохгүй. За мөн дээрэс нь хэлдэг нэг үг нь болохоор тэмдэглэх ялалтгүй цэнгүүн гэдэг утга учиргүй. Хэрвээ тэмдэглэх ямар нэгэн ялалт байхгүй байхад чинь баярлаад тэмдэглээд явах юм бол энэ бол ямар ч утга учиргүй зүйл буюу тэмдэглэх ялалтгүй цэнгүүн гэдэг утга учиргүй гэсэн байна. За шилтгэн шилдэгүүдэд байдаг өөрсдийгөө сайжруулдаг 7 дахь арга нь болохоор Олимпийн наадамд оролцох ихэнх тамирчин гар хоосон буцнаа. Гэвч жинхэнэ тууштай нөхөтөл бэлтгэлтэй эргэн орно. Буюу шилтгэн шилдэгүүд тэмцээндээ ялагдсан ч гэсэн буцаад бэлтгэлтэй орч чаддаг гинэ. Элит гүйцэтгэгчид байдгал өндөр гүйцэтгэлтэй хүмүүсээс энэ чанараараа ялгардаг. Байдгал гүйцэтгэлтэй хүмүүс бол нэг удаа бүтлгүүтгээрээ юм уу нэг удаа ялагдахаараа буцаад бэлтгэлтэй ордгүй юм байна. Сэтгэл санаагаар унах хугацаа нь урт байд юм байна. Харин нөгөө шилтгэн шилдэгүүд чинь Олимпиад орсон ч гэсэн Олимпиад медаль аваагүй байсан ч гэсэн шилтгэн шилдэг тууштай нөхөд бол буцаад л шууд бэлтгэлтэй ордог. Энэ чадвараараа бусдаас ялгардаг гэсэн байна. За дээрэс нь ингэж хэлсэн байна. Хэрвээ та бизнесийн салбарт элит гүйцэтгэл гаргахыг хүсвэл мөн л ийм байх хэрэгтэй буюу бизнестэй ялагдсан ч гэсэн бүтлгүүцсэн ч гэсэн яг л нөгөө спортын олимпийн тамирчид яаж өөрсдийгөө бэлтдэг вэ? Тэрний адилаар ялагдсан ч гэсэн ялагдсныхаа маргааш нь ч гэсэн шууд л буцаад бэлтгэл сургалтаа хийж явах хэрэгтэй юм гинэ. Тэгэхээр өнөөдрийн ярьсан энэ 7 аргаар шилтгэн шилдэгүүд өөрсдийгөө сайжруулдаг юм байна.